За, маш өдөөлсөний ээлж нэгэн бичлэгээрээ уулзгаж байгаадаа таатай байна. Ойрын эдэн сар дунжиг зав байна. Одооноос бичлэгийн хийгээд явцгаах болно. Өнөөдрийн ярих киногоор Terrifier 2-ыг та нарт өргөхөөр бэлдсэн бүлэг. Terrifier 1-ийг үзэхийг хүсвэл манай сүг рүү орон үзээрэй. За энэхүү бичлэгтээ орцгоё. Алиалагч маань Моргансийн задлангийн эмчийн толгойг тас зөвхөн цаашааруулж байгаагаар энэхүү киноны үйл явдал эхэлсэн бүлэг. Яг л өмнөх шиг дүүрэн цус хэтэрхий эрцгий нүд талтрам зураг угтаа авах нь гэр билээ. Алиалагч маань огийн дүүрэн баахан зам зүсгүүдээ үрээд нэг угаалгын газар очиод хамаг уцаа сайхан угаагаа сууж байхад нь хажууд нь яа хөөршгөн жижиг охин сууж байгаа тэр. Хургаан мань өрч нэгнэрүүгээ даллаад гарцаараа өвшөдөөс. Алиалагч маань хувцас оогоож тусаад гараад явах нь тэр. Ямар азар хүн амттай алчихгүй шиг яваад өгөө гэж боддгоогүй юу? Аль хэдийн манай Монголын газрын ахын толгой дундуур шалны модон зоогод амтсэл байлгүй яах. Үүгээр манай бас нэгэн гол дүрэн гэр бүл болох Сианагийн гэр бүлийн тухай хэсэгхэн ором гараад өнгөрв. Удахгүй аимшигын баяр болох Хайловын болох гэж байгаа тул Сиана болон түүний дүү Жонат хоёр өөрсдийнхөө хувцсыг бэлдэцгэн. Жонатын гих дүүн манай алиалагчийн дүрд орох гээд хувцс бүх юма бэлдчихсэн байдаг. Харин Сиана ээждээ энэ хүүхдээ хараач. Байгалийн балуу гаж юм сонирхох юм. Өмнө нь өрөөнд нь ороход алуушны тухай аж үзэж сууж үсэн эдэргээд хэлтэл ээж нь. За яах вэ? Өсвөр насны дээр явж байгаа хүүхэд янз янзын юм сонирхолтой яах. Нэг тоолог өнгөрчих гээд яваад өгдөг. Сианач заазагээд өрөөнд ороод говцсан бэлдээ сууж байдаг. Жонатан дүүн орж ирснэ. Миний малгай наагаад өгөх гээд наалгуул. Тэр явцдан Сианагийн овцыг жаал сонирхоод яг л аавын зуршиндээ ижлэмгээд магтдаг. Манай хүний аав нь комик зурж идэх хүн байсан юм шиг л байл. Ингэсгээ Сиана орондоо ороод кино үзэж хэвтэж байгаад тас үсэрчдэг юм байгаа зү. Харин зүүдэнд нь гэж балай нохой намбын юм бол манай алиалагч учир зүггүй зүүдэнд нь орж ирээд Сианаад бэлэг бэлгэнжний хөлөгтэй юм биш. Нэгэд артал хүний зохиж үе зүрх хажуугаар нь битүү хөт байгаа юм тэр. Манайч айхын завдлгүй хамт байсан бүхнийг нь дээхнүийн томсон буу гаргаж ирээд шүршээ дуусчихсан тэр. Сианач яаж зүгээр гоёндаа алидинэ бодуулаас аль болох зүгтах гээд ичээ. Юу нь ямар л хүний зүудэнд ийм балаа ямарж ирдэг вэ? Харин харж зүдүүгүй. Яг сайхан эд дундаа орж байтал манүний хийж байсан хувцсных нь талан шатаад. Тэгээд л бөө юм азуулж эйженс ирээд гал унтраагчаар унтраад. Тэгэл мөхнөө чимүү тэнийг амтдаг. Оройжонгоо лаас алтооны өдөргээд загнадаг. Манүнч би бүх лагаа унтраачаад унтсан гэд хэрэлдэж гар. Даанч яаж ээжигээ барахад тэгээ нэг юм гайгүй болоод өрөөндөө ортол. Аавс нүцэн хөрхөө жижигэн сэлэм шиг юм битүүгээ давтчихсан байж нэг ч сэв суугаагүй цоошин нэрэ байж байдаг. Манүнч гахаад заазагээд орондоо ороод унтхан тэр. Манүнч өглөөс ирээд нэг л сонирн болоод бүр нэг зүгдэн дахин бодоосд. Үйл явдал солигдож манай алиалагчийн гэрлүүс шилжихэн тэр. Нөгөөх нь хамт байгаа харагд. Манүнч хамгийн заван хүн алжуулах юмудаа бэлдээст. Үүгээр манай Жонатан хичээлд ирж байгаа хэсэг рүү шилжихэн. Тэгээд хоёр ангийнх нь нөгөөд нэгэн үгсэн доргоор тоглоод байж байд. Ман Жонатанч болсон дээр байхаа гэсэн за одоо угаасаа нэгд өнгөрсөн амтангээд ангийнхаа нэг өхнийг дуудаад өгтөл найлгад. Сахилггүй мос уснууч юу? Жонатан сургууль руу ороод жоох ус гүзэлчгээд юу ч таахгүй сайхан явж байсан манай алиалагч гүгэл урд нь гараад ирхэн тэр. Ман Жонатанч бараг л өмдөндөө явцгаагаад ич. Явж нөгөө гадаа байсан доргоных нь гизийг гаргаж ирээд идээд оглоо зууж байна. Жонатан өчиг зүггүй зогтож байгаа. Багшигаан мөргөөд л алгуул. Нөгөө багш нь булан иргэдэл нөгөө амт нь шалаар нэг цус болчихсон хэвтэж байна. Сургуулиас нь ширхлэгч өдөр нэрээд ээжд нь аль хэдийнэ болсон бүх зүйлийг хэлчихсэн байдаг. Ээж нь Жонатан өгтөн загнаад гэрээ өрөөнд оруулчихна. Харин энэ үеэр үйл явдал солигдсон. Сиана маань говцондоо шин далавч худалж авахар дэлгүүр эсээд хэмнэг алгаж байна. Гэтэл алиалагч маань яг хажууд нь маллитлийн нэгэд зогсож байгаа юм дэрдээ. Шоунд жагаад хажуугаар нь айтайгаа харгалаад гараад явчихна. Арай гэж нэг юм хаасан дээр очиод юм бичүүлж байхдаа цүнхэн антын хажууд үлдээснэг гэнтэл санана. Харин тэр үед манай хүн хажууд нь цүнхийн авчраад тавьчихдаг. Сиана цүнхээ ухчих хооронд нь алиалагч маань ард нь жинхэнэ алиалж өгнө.
Арай гэж нэг юм хитвч болоод тооцоогээд гарах гэтэл. Кас залуун юм чин багтдаггүй дэхүү. Томуу дараас авчираад үгээд цаашаа явахт нь алиулагч маань. Сианагийн зүрхээр жинхэнэ наадах шиг болно. Тэр үед нь кас залуу маань ирээд болгээд азар Сиана маань яваад өгнө. Харин үүнээс цааш болох үйл явдал бараг л тодорхой гэж бодож байна. Элэлэгч хаалгын төвжиж байгаа. Муу залууг биемний шилээр толгойг нь хавцах. Жинхэнэ цус нүдтэй нь хольж өгнө. Манай элэлэгч залуугийн толгойг тас цавчаад үерхт нь өөдөөс нь урдаа бариад зогсож байд. Азар дэлгүүрэн төгцөн тулдаа нөгөө хүмүүс нь өнгөрөөд яв. Үйл явдал сүлэгдэн Сиана гэртээр Джонатантай уулздаг. Джонатан би элэлэгчийг харсан гэдрээд ярьдаг. Дүү наавынхаа зурсан комик шиг юмыг харуулад өмнө нь болсон бүх үйл явдлыг аав нь зурчихсан байдаг. Тэгээд үүний үйл явдал тань зориулах зэтргээд бөөн юм ярьд. Нөгөө нэг сэлэм шиг юмар л манай элэлэгчийг алжуулах юм шиг байлээ л дээ. Энэ хэсгийг хараад байхад харин өөр нэг тал Сианагийн найз Алигийн хэсэг гар. Дүүний гадаа алиэлэгч ирчихсэн. Зогсож байхын тэр. Манай үуч чихэр авах гээд уутай бэртэл жиж арай хөшдөг бахан өгшөөгээд өвдгөө. Тэгээд хаалгаагаад дэргээд явтал. Хаалгыг нь эвдчих шахын үдж үг. Айли чарин хаалгаа нэгэд уут руу чихэр шидчихэд торлуу нүнгийгөө тартал элдв балаа хэрэгсэл байх юм. Манай үнж гэл салгаад амждаг. Харин Сиана маань мэдээ үзэж сууж байдаг. Мэдээгээр Сианагээд нэрийг нь зурагч дээр хэлээд мань үнж айгаад өрөөндөө ороод юм уудаг. Мань үн бас л нэг тийм час хийсэн эрүүлхэн бол яагаад ч биш юм шиг үл. Оройч бол Сиана өхөн хувцас өмсөөд гэрээсээ гарахдаа бэлдэж байдаг. Харин Айли нүрэмэ будаад байж байтал гинт цонх гарах чимээ сонсогддог. Доошо буугаад тартал хой дөрөөнийх нь шилэн алга хааг явсан байх нь. Манай алиэлэгч харин ороод ирчихсэн. Гал тогоонд нь хотго шүүгээр гүйлчихсэн зогсож байх нь. Айлж зүхтаад хашгираад бүү юм. Яг сайхан цонхоор үсэрдгийн даваан дээр баригдаад нүрэн голоороо сэт зүсүүлчихэн тэр. Тэрч байтугай толгой оройг нь хэрга тас тавчдаг. Энэ үед мань хүн амьд л хашгираад үйж байдаг. Манай алиэлэгч цэвдэг хулгаж ихэд эндүү цэвдэг. Ядаад алчгаа дараа нь дамл нугаад. Бүр тэрч байгаад үгээр дуус. Амьдаар нь гарын тайрч биеийг нь эн тентгүү зүснэ. Инхэн дотор муу харж агууд сүрмээр хэсэг. Тэгээд дэшгүй нийгэм алиэлагч гараад явдаг. Айлич арай ядмөлхөөд утсан дээр очтол алиэлагч маань орж ирээд билиснэ юм уу юу юм баах юм биер үнццаад биенд нь түрхээд жинхэнэ амьдэр нь дамлна гэдэг л бол. Ай бузар гэж азуулж үгээр үйл явдал солигдно. Сианагийн гэрлүү шилжин манай хүн хувцас өмсөөд ээжтэй гайхуулаад гэрээсээ гараад явхан тэр. Тэгээд дахиад үйл явдал солигдсон Айлын гэрлүү шилж. Харин түүний ээж энэ үед гэртээ ирж байгаагаар эхэлнэ. Эвдэрсэн хаалгаараа охиныхоо өрөөр хамаг хурдаараа л гүгээд очтол охиных нь орон дээр тавьчихсан хамаг биенийх нь махшулыг тастаад сууж байдаг. Дэндүү өрцгий. Харин энэ үед Айлын маань нүдэн бүхэлтийг бод амьд хөвээрээ байж үйл яах вэ? Арай л хэрэгс. Жинхэнэ зэвдэг сэтгэлтэй хүнийг хайрлах хайргээд бүх юм нь юу ч хүмүүглэг. Үйл явдал солигдсон Сиана болон түүний өөр нэг найзуулах Брук хоёр шоун дээр очихсан зураг эдэр даруулаад сайхан бүжиглээ. Айли яач үдэргсэн юм бодоод байж үйдэг. Айлын гэрт харин алиэлагч маань ээжийн толгойг алидины тастаад гавлынхын дээд хэсгийг тастаж аваад чихрийн давг болгоод хүүхдүүдэд тэрнээсээ чихэр өгдөг. Нөгөө хүүхдүүдтэй нь явж байсан хүнч наа чин зүгээр л хиймэл цус эдэргээд юу ч мэдэхгүй чихрнээс нь аваад явдаг. Жинхэнэ хүний толгой гэж тэд нэр яаж ч мэдэх вүлээ төхөөр. Энэ үеэр манай Сиана жинхэнэ уужуулах бүх юмыг угаад сорох юмыг сороод жинхэнэ шоудж байдаг. Яг сайхан хэд дунд орж байтал ээж нь залгаад танай дүү миний машин дээр өлөгчин гэж үчээд зурчихсан эдэргээд хэлтэл ээжигээ баах юм илээд тайвшруулж. Ээж нь ч заазаагээд машина цэвэрлдэг хүн болоод зонхоо арчив. Дотор нь алиэлагч маань сууж байна. Сианыг ээжиж хамаг чадхаараа өртөл алиэлагч маань толгойг нь хідэн дэлгөө задартан дуудчихын тэр. Ядаж байхад яасан ч хурдан юм хижидэж машинд нь орж ирээд суучдаг ар зөвлөв.
Харин манай Жонатан алиалагчийн машиныг хараад гэртээ амхандаа л хам хүртэрэг үгээд ороод иртэл ээж нь аль хэдийнэ Шамблын орн руу заларсан байлгүй л яав. Манай үнш айгаад юу хийгээ мэдэхгүй байж үтэл алиалагч маань учир зүггүй өгөөд эхлэх нь. Жонатан шүүрхий задхаараа л зогтно. Аач яаж зогтож байх вэ? Алиалагч маань барьж аваад үзүүн дундуур нь бохын тунгаар унтуулагч шахаад ав. Тэр үед манай Сиана үдшилэг дээрээ нөгөө жижиг охин хараад бөө юм. Энэ тэрүүгээр ашигчаад тэгээд л яв. Найз нь эцсэндээ аваад гарт. Жамар лалрээгээд жарлаад унаа гэтэл одоо зүгээрээ гэсэн юуны чин зүгээр. Чи үдшилгийг минь зөрүүлчлээ тэргээд яг сайхан хэрэглэж байтал Жонатан зал. Жонатан ш намайг ирээд авах. Би яаж вэ гээд эгчтэй хэлдэг. Яг үнэндээ нөгөө ажилтгчийн амсаатан болох жижиг өхнө. Жонатангийн олойг дуурайж яриад байсан байлээ л төгөөрх. Сианач иргэсэн газар нэрээ Жонатан Касэгүй л хийжив. Харин манай Жонатан арай гэж ухаартал нэг аимшигын өрөө шиг юмд сэрдэг. Хаана угаагаа жаал харж байтал нөгөө охин нь нүрэ юу ч болтлон зэрэмтэлчээд өдөс нэгэд сууж байд. Жонатан маань ч өмдөндөө тусаагаал гараад түн. Энэ үеэр Сианагийн найз Брүки найз залуутайгаа хамт машинда хээвнэг хүлээгээ сууж байтал Брүки найз залуу би нэг мороор атах эдэргээд яг сайхан савруулж байтал алиалагч маань нөгөө юм дундуур нь годдог зоогод авах нь тэр. Тэгээд л Брүки нүдэн дээр найз залуугийн эргэтэн хэдий хэсэг болоод гайж. Мань өхөн ч арай гэж машинаасаа зогтох гэтэл зонхын хаг цохоод сууг татаад гараад ир. Заалуулхандаа гэтэл бас хурган хамрын дундуур нь нэг дэлсэж өгөөд шарахтай өлөн чирээд зугтаа. Яг сайхан зугтдгийн даван дээр нэг мохор өрөөрөө гуйгээд орчин дэр. Бүрүүкийч сүрхий мод эдрээрээд бичээр тэдргээд талхалт. Юугээл алиалагч маань зүгээр байх үү те. Нүүрлүүн хүчил асгаж түлээд зээжийг нь ярьж байгаа бүр зүрхийг гаргаад идэж шатгийн. Би бүр шок. Фистагээд хэлж имжлэхгүй Сиана маань гүгээд ирнэ. Манай үнч найзаа хараад өөрийн манзар сөхөөгүй уйлж байтал алиалагч маань хажууд нь зогсож байх нь тэр. Ядаж байхад Жонот хүртэл тэр үтэн гүгээд ирдэг. Их чин амхандаа л дүүгэн цухтаалах гээд хөл рүү нь хадтаас дагуулаа авчиж дүрнэ. Алиалагч маань харин юу мэдэрхүү дээ. Сианаг манд барьж аваад ухаалдтал нүдчгээд Жонотынгийн ирэлд гарна. Жонатан маань яйдаг зүхтэж байтал алиалагч маань хаанаас ч юм гарч ирээд жижигхэн утгаар нүүрэн дундуур нь зүсэд хайхан тэр. Жонатан шоолоод бахан ангаж байхад нь Сиана гарч ирээд алиалагч ийсэн сонимар толгойроо зовоод авдаг. Тэр хоёр ч арайд нь зүхтах үед нь Сианагийг маань алидинээ дүрээд авчихсан байдаг. Гүйж чадахгүй ядцаг царилаа зогсож байтал Жонатан та аавын зүрсэн юм санаж байна уу? Та тэрийг алах хэрэгтэй тэргээд мань хоёр сэлмээ аж эхлэн. Тэгээд нэг сүм шиг юм руу ороод байж үтэл нэгэн хүчөөнийх нь бүтээлэг гэн сугараал манай дэлгч гараад ирхэн тэр. Манай хоёрыг ч барьж аваад нэгэн сони юмар шохурдж өгнө. Эгчтэй хоёр нүл шаах. Яйдаг гэж үтэл азар Сиана маань шавхурдад үсэвийг барьж аваад зөрүүлээд госч өгнө. Тэгээд л нэг жижигхэн хашаа шиг юмны төмрийг сууг татаж аваад толгой дүндүүр нь зоогоод үхлээдэ гэж бодоод дүүдээр өчтөл яаж үхэхгүй дээ. Араас нь босч ирээд боогоод зодоод бөөн юм бол энэ үеэр манай Жонатан их хүний шинж гараад алиалагчийн бууг нь сууг татаж аваад буудаж нэг юм дөрж болов амин утарч чадах нь тэр. Даанч гайхацад ороос ихчээр Сиана маань шархаа даалгүй ухаалтад. Тэр үед ээж нь Шамблын орноосоо охин дээр ирж Жонатан жамд хэлсэн биз дээ тэргээд Сиана маань юу гэтэл ээж нь биш нөгөө охин чинь сууж бидэг. Тэгээд болсон бүх юм нь хараад арай гэж ухаартал дүүгийн алиалагч маань авч яваад ухаалдуулчихсан ухах гээ зогсож байхын тэр. Сианач дүүгээ аврах гээд амхандаа л тэмцэн. Даанч яаж үчирхүү дээ зайлвал алиалагч маань аваад л шидчихнэ. Газар доорох нэг зойр шиг юм руу унаад өг нь ядж байхад. Гэтэл хажууд нь гэрэлтэй өнгөл байхад тэр. Сианаг гайхаад зогсож байтал алиалагч маань аавынх нөхрөөс илмэр гүт хийтлэн дүрээд нөгөө нөх рүү унгаач. Харин тэр нөхөн нэгэн устай шилэн сав руу ороод явчихдаг. Ийш тийш артал нөгөө нэг баллаа зүднэ байхад тэр. Сиана ч уснаас гарах гээд тэмцээд борлгүй чадчихын тэр. Энэ үеэр харин Жонатангийн гарыг алиалагч авирга мөлжж байгаа юм шиг идээ сууж байдаг. Дүүн чигтийн гарч ирэх бах гээд хашгирч өгнө. Гэтэл генуул юм гисэндээ нөгөө сэлмэн гэрэлтээд Сианагийн шарах эдэр наниад юу ч болоод. Алах нэг үр.
Сянаж сэрээд нөгөө уснасаа Аквамен шиг л үсрээд гараад ирэх. Джонатан Чөөрхем нь юу ч хийж чадалгүй хулгаараа мөржүүлээд үхэхийн даваан дээр их чин гарч ирээд сэлмээрээ алиалагчийг маань зоож аваад алиалагчийн толгойг бүдгс игээд аваа ич. Сянаж арай гэж нэг юм дууслаа гэд дүүдээр очлоо. Нөгөө мөнх маань гараад ирдэг байгаа. Гүнэр яасан ч үйл тамтай идэвтэйгээ дутал алиалагчийн толгойг зүгээр аваад яваад өгч. Ингээд л төгсчтэй гэтэл үйл явдал. Гэнтэл гал зүг эмнэлэг рүү солигдсон. Өмнө нь гарч байсан нүргүйхэн гараад ирэхтэй. Та нар санаж байгаа бол яагаад өмнөх ангиас самэдүүлсэн ганцхан болох дараагийнч маань шүү дээ. Тэр маань бүр яг нөгөө охин шиг доороос нь цус садруулаад ханан дээр имзураад бөө юм бол. Гэтэл гэнтэл гидсэн нүдэнад нэхээ оронд таамарч. Бүр тэрч байтугай алиалагчийн толгойг дөрүүлээд ажиж. Өндөн завхарсан юм бол нөгөөдгөн тэгээд амьдч байж байгаа шиг. Яадаг ч кино юм ер нь бүр шижиг хүрчихлээ. Балер заван гихтэж багдах киногаа дуусгацгаая. Энэ үрдэл надтай хамт байсан та бүхэндээ дунджиг баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. 4 баяртай манайха.